За сайн уу, юу яцхан? Хэдүүлээ энэ удаагийн бичлэгээр миний дуртай Солонгосын Соо Жисүб гэдэг нэртэй жүжигчний тоглосон Rock Cut гэдэг нэртэй action thriller crime жанрын 2008 онд нээлттэйсэн киног нь хураангуул үздэсгэх болно. Ингээд бичлэгээ хүлээвч үздэсгэн үү. Энэ удаагийн контентийг олон улсын боцны сайт 1xBet хамтран хүргэж байгаа. Хэрвээ та спортын мэдлэгтэй өмнө нь бет тавьж байсан, эсвэл бет тамаар санагдах юм бол доорх комент хэсэгт байршуулсан линкээр орж 1xBet-ийн бүртгүүлэх хэсэг рүү ороод тэгэл хэсэгт нь өөрийнхөө бүртгэлийг үүсгэх үедээ промо хэсэгт нь D recaps гэж бичээд өөрийнхөө анхны цэнэглэлтээр авах урамшууллаа 100%-аар нэмэгдүүлэн аваарай. Анхааруулж хэлэхэд та 18 ба түүнээс дээш настай байх ёстой, мөн бэлэн мөнгөөр бооцоо тавьдаг учраас өөрийнхөө эрсдлийг байнга тооцоолоорой. Хэрвээ тэгж чадахгүй бол хизээж орохгүй байхыг анхааруулж байна. Тэгэхээр бид нар юун төрөнд киноныхон гол дүрүүд болох Ли болон Сото хоёртой танилцах ёстой. Сото бол Солонгосын тэргуун зэрэглэлийн алдартай жүжигчдийн нэг. Хэдий алдартай өөртөө хамтдаа кино зураг авалтанд орж исэн жүжигчнээ зураг авалтын үеэр жинхнээсээ зодсон эргээсээ болоод олон нийтийн анхаарлыг муу нэрээрээ татаж эхлээд байгаа жүжигчин. Харин Ли бол нэлээд том мафийн бүлэглэлийн гишүүн. Яг одоогийн байдлаар том ахын шоронд байгаа учраас том ахыгаа орлоод бүх ажлыг нь нуулж байгаа дэрэмчин. Хэдий тиймч Ли Сотогийн тоглосон бүх киног нь үзсэн. Ер нь бол дотроо Сотог дайггүй жүжигчин гэж бодож явдаг. Тэгээд нэг өдөр Ли дүүнэртэйгээ хамт караоке дэж байгаа жүжигчин Сотог энэхүү каракед нь орж ирсэн гэдгийг сонсоод дүүнрийнхаа нэгэнд нь Сотогийн гарын үсгийг аваад ир гэж хэлээ явуултал Сото нөгөө дүүд нь гарынхаа үсгийг өгөхгүй. Миний гарын үсгийг амаар байгаа тэр хүнээ өөрийг нэрж гарын үсгийг ав гэж хэлээд буцаагаад явуулчихсан байдаг. Тэгсэн чинь Ли баруун гараараа дахиад Сотогийн гарын үсгийг авахулах гэж явуултал Сото. Тэгэхээр чи миний фэн ах нэ? Үгүй би биш, манай ах. Тэгвэл тэр ахтаа өөрөө ирээд гарын үсгийг ав гэж хэл. Чи ингээд нэг хөдөлгөй Ли дүүнэртэйгээ хамт Сотогийн байга өрөөнд нь орж ирээд Сотогоос гуйж гарынхын үсгийг авангуудаа хүмүүс чамайг жинхнээсээ сайн зодтолдог гэж ярьцгаад юм байна лээ. Чи үнэхээр сайн зодтолт юм уу? Аль эсвэл зүгээр л кинон дээр тэгж сүрж харагдд юм уу? Гэж суусан чинь Сото зөрүүлээд үнэн л дээ би угаасаа сайн зодтолдог. Харин чи ганц удаа хүн болж төрчөөд ингэж нохоо шиг амьдрахч гэжтэй. Үр хөвгүүд чинь том болсныхаа дараа чамайг хараад зөхөхгүй гэж юу? Чи үр хөвгүүдээсээ эцэс санаа зовхгүй гэж юу? Гэж суугаад Литэй яг адилхан гангстер шиг харьцаж байгаад гаргаж явуулсныхаа дараа цуг яваа хүмүүстэй. Энэ мууса хөлгөөнүүд нэг нэгээрээ юуж чаддгүй байхгүй юу? Тийм болохоор ингэж олуулаа явдаг байхгүй юу? Гэллаг томроол үргэлжлүүлээд уух гэсэн чинь Лигийн баруун гар нь нэг туслахтаа хамт буцаж орж ирэнгүүтээ чиний олонний танил алдартай жүжигчин байх чинь надад ямар ч хамаагүй. Манай ах чиний тоглосон кинонуудад дуртай учраас сая зүгээр гараа явуучих шиг боллоо. Харин би тэгж зүгээр явж чадахгүй гэж хэлээд Сотог нэг найзтай хамт зодоод эхэлтэл Ли эргэж хурч ирэнгүүтээ Сотог өмөрч баруун гараа ухаан алтлан зодоод Сотогийн зодуулсан найз болон Сото хоёр дэмжлэгээний зардал гэж хэлээд бэлэн мөнгөний чек бичиж өгөнгүүтээ чекнийхээ арталт нь өөрийнхөө утасны дугаарыг бичиж үлдээчээд дүнрээ давлаад гардаг. Маргааш нь Ли Пак Захирал хэмээх хүн дээр ирээд цүнх дүүрэн мөнгө өгчөө шоронд хоригдож байгаа босс дээр ирж уулзаад Пак Захиралд цүнхтэй мөнгө өгсөн тухайгаа хэлдэг. Шалтгаан нь 2-7 хоногийн дараа боссынхаа шүүх хурал болох гэж байгаа ба. Тэр шүүх хурлын үеэр эднээс мөнгө авсан Пак Захирал эднэрийн талд орох юм бол Лигийн босс нь шоронгоос суллагдах боломжтой. Харин нөгөө талд алдарч жүжигчин Сото ээлжид нэгэн киноныхон зураг авалтын үеэр өөртөө партнерлаж байсан жүжигчинтэйгээ тулааны зураг авалтанд орж байх үедээ нөгөө жүжигчиндээ хавирга руугаа жинхнээсээ хүчтэй өшөглөж унаад босч ирснийхэн дараа хамт жүжиглж байгаа залуу жүжигчиндээ жаахан мэдрэмжтэй байлдаа гэж хэлчээ. Дахиад зураг авалтаа эхнээс нь авахуулаад бэлдсэн трюкүүдээ хийж байгаад нүрлүгээ жинхнээсээ хүчтэй зохиулж зураг авалтаа зогсоонгуудаа чи жаахан мэдрэмжтэй байгаач дээ гэж хэлсэн чинь нөгөө жүжигчин нь оо яана өстө уучлаарай би харин дүрдээ хитрхи ороод чин сэтгэлээсээ жүжиглж эхлэе гэж муухай ёжилж хийж инэнгүүтээ дахиад зураг авалтын үеэр Сотогийн уруулыг сэтэртлэн зогцсон чинь Сото энэ удаадаа яг бие барьж харагдаач нөгөө жүжигчнээ ухаан алтлан зодоод хамтарч кино зураг авалтанд орсон хоёр дахь жүжигчнээ зодож гимтээсэн хэрэгт ороод олон нийтийн анхаарлыг муу нэрээрээ татаж тултлаа хийлгүүлж бүлийдуулаад улмаар хамтран ажилладаг байсан байгууллагууд нь бүгдээр гэрээгээ генетикэн цуцлаад яг одоогийн тоглож байгаа кинонд нь өөртөө зодтолдог хэсэгт нь хамтдаа тоглох жүжигчин олдгоо болчихдог. Тэгээд нэг шин Сото кино группийн нэг дүүтэн пив ухаар болоод дүүдээ мөнгө өгч пивэнд гүйлгэх санаатай бэлэн мөнгө хайж байгаад самцныхаа ингрээс Лигийн өгсөн бэлэн мөнгөний чекийг олоод чекнийх нь арталт байсан Лигийн бичиж үлдээсэн дугаарыг нь харангуутаа Лиг өөрийнхөө тоглож байгаа киноны туслах дүрээ болгочвол яг тохирох юм байна гэж бодоод Ли рүү залхаад уулзахаар болдог. Ядаж байхад энэ хоёр анх каракед таарж байх үед Ли өөрийгөө багада кино жүжигчин болох мөрөөдөлтэй байсан гэдгийг хэлсэн чинь Сото гээ одоо тэгэл чи жүжигчин болчих юм бол урлаг мөхөн өстэй. Чи бол дээрэмчин зүгээр л тэр дээрмэ хий гэсэн утгатай баахан ярьжсэн аахгүй юу. Тэгээ одоо болохоор шал өөр юм яриад чи өмнө нь жүжигчин болох мөрөөдөлтэй гэж хэлж байсан да. Тэгээ би чамайг бодож явж байгаа чам тохирох үнэн тасархаа дүр болсон. Ухааны юм ярьсан чинь Ли Сотогийн удлаа ярьж байгааг нь анзаараад чи надад яг үнэнгээ хэл. Эсвэл би явлаа гэж хэлчихэд буцаад явах гэсэн чинь Сото араас нь надад чамаас өөр говьхон одоо байхгүй. Одоо надтай хинч хамтарч ажиллахыг хүсэхгүй байгаа. Туслаач дээ гэж гуйсан чинь Ли за яг болох юм
Гэхдээ нэг болцолтой. Би бол чиний хэлсэнчлэн жинхэнэ гангстер. Би чамайг жинхнээсээ зохино. Бас чи намайг жинхнээсээ зохих ёстой. Чи бид хоёрын тулаан яг жинхнээсээ явагдана. Хэрвээ чи миний энэ болцлыг хүлээн зөвшөөрөх юм бол би чамтай хамт тэр кинонд чинь тоглоё гэж хэлсэн чинь Сото баярлаад Лигийн болцлыг хүлээн зөвшөөрч кинонд тоглуулахаар болдог. Ингээд зураг авалтын ихний өдөр Ли найруулагчийг айлгаад найруулагчтай жаахан тиймэрхүү харьцсан чинь найруулагч албаар Лигийн хүчтэй савж ундаг хэсгийг нь дахин авч хариугаа аваад өдөрхөн тийшээ Ли Сото хоёрын анхны жинхэнэ тулааны сценийг авахаар болдог. Инхүү зодуулж гимсэн Сотогийн царайнаас болоод кино зураг авалт хойшилж Сото зураг авалтаа дуусгахын тулд заавал Лиг зодоо дийлэх ёстой юм байна гэдгээ ойлгоод эргээд тулааны бэлтгэлээ эхлүүлж улмаар нүур царай нийтгээд кино зураг авалтандаа буцаж ороод Литэй хэрэлддэг сценээ авахж байх үедээ жинхнээсээ Лигийн нүрлүүн тамхиа дүрж унтраасан хунтагтай сөөжүүгээ цацсан чинь Ли пивний шил хагалж Сотогийн нүрэнд нь тулгаад би чуаг алан шүү гэж жинхнээсээ хэлснээ үргэлжлүүлээд киноныхаа скриптийг уншаад энэ удаагийн зураг авалтаа гайхалтай дуусгаж найруулагч болон кино группийн хамт олныг алмааруулдаг. Тэгээд Ли маань шоронд хоригдож байгаа боссоо ирэхээр ирээд өмнө нь цүнх дүүрэн мөнгө өгсөн Пак химээх захирал боссийн эсрэг баримт цуглуулж эсрэг талд нь орохоор болсон химээх мэдээг сонсоод өнөөх Пак химээх нэртэй захирлыг барьж аваад зодож нүдэж байгаад боссийн эсрэг цуглуулсан баримтуудыг олж авч шатаангуудаа далаа руу хаях гэтэл Пак захирал та нар намайг алахгүй гэж ам гараад наад баримтаа авч шатаасан бидтэй. Ли би чамайг хэлсэндээ хүрдэг ир хүн гэж бодож байсан шүү. Гэж хэлсэн чинь Ли Пак захирлыг алхаа болоод бүх насаараа өгсөн хүн шиг тагчиг амьдраараа гэж хэлж суллаад шоронд хоригдож буй босс дээрээ ирж уулзаад Пак захирлын нүдний шилийг нь харуулангуудаа Пак захирлыг хороосон гэд хэлчихдэг. Тэгсэн чинь босс нь очиж Пак захирал надаас ураадахтаа яах вэ? Одоо надад чамаас өргөдөх хүн үлдсэнгүй. Шүүх хурал одоохон болно. Бид ялнаа би эндээс заавал гарах болно гэж хэлчихэд шатар ч юм уу, колон ч юм уу өөрсдийнхөө үндэсний тоглоомыг шоронгийн эргэлтийн цонхон дээр тоолцоход. Харин Сотог тулааныхаа бэлтгэлээ хийж байтал менежер нэрээд чамд илгээмжирлээ гэж хэлээд илгээмжир ирсэн хуурцгийг хамтдаа үзтэл Сотог нууцаар үерхдэг охинтойгоо хамт машин дотроо юу яаж явахт нь нууцаар бичиж аваад түүнийг нь явуулчихсан байдаг. Тэгсэн чинь Сото нууцаар үерхдэг нөгөө охиноо машинд нь нууц камер тавиад унтсан бичлэгээ хийчихсэн байна гэж бодоод нууцаар үерхдэг охин дээрээ ирж уулзаад юу ч асууж лавлалгүй шууд дайрж давшилж байгаад менежерээсээ баларсаа хурдан хүрээд ирээрээ гэсэн дуудлага хүлээж аваад менежертэйгээ уулзахаар дуудсан газар нь эртэл менежер нь бичлэг илгээсэн хүмүүс мөнгө нэгсэн. Хэрвээ тэр мөнгийг нь өгөхгүй бол чиний бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавина гинэ гэж хэлтэл Сото Литэй уулзаад надад мөнгө зээлээч гэж гуйдаг. Тэгсэн чинь Ли яг яах гэж байгаа болохыг нь асууж мэдээд эсэргээрээ туслахаар болоод Сотод мөнгө зээлүүлж Сотог мөнгө олон бичлэгээ солилцох үед нь Ли хүмүүстэйгээ гарч ирээд сүрдүүлээд байгаа хүмүүсийг нь зодоод мөнгө буцааж дээрэмдэж авахар болдог. Ингээд Сото сүрдүүлэгчдтэйгээ товлсон газар товлсон цагтаа ирж уулзаад мөнгө олон өөрийнхөө нэмэх 18 бичлэгтэй хуурцгаа солилцох гэтэл сүрдүүлэгч итгээд Сотогоос мөнгийг нь авангуудаа шууд хаазалж зүгтаагаад зүгтаж байх үедээ барилгын Б1 давхрын крашнд хан мөргөж осолдоод Ли болон түүний хүмүүст баригдаж мөнгө олон Сотогийн нэмэх 18 бичлэгийг бичиж авсан хурцгнуудаа бүгдийг нь алддаг. Ингээ маргааш нь Ли зураг авалтандаа орохынхаа өмнө нэг дүүтэйгээ цуг тулааны трүүкээ бэлдэж байтал баруун гар нь ирээд ахаа нөгөө Пак захирал чинь гараад ирчихсэн байна гэж хэлтэл Ли сандраад Пак захирлын хоолж буй ресторан руу н орж ирээд би чамайг бүксэн хүн шиг чимээ аниргүй амьдр гэж хэлсэн бидтэй. Чи энд юу хийж явж байгаа гэж асуусан чинь Пак захирал амьд хүн өксөн хүн шиг амьдрна гэж байхгүй шүү дээ. Яасан? Чи арай намайг босстой бүксэн гэж хэлсэн юм шүү дээ. Босс чи одоо намайг амьд байгаа гэдгийг мэдвэл чамд урам нь хугарна да гэж хэлээд хүмүүсийнхээ дэргэд Лиг шоолон инээж. Харин Ли өөрийнхөө бүх анхаарлыг Пак захирлыг хорооход хандуулахар болоод Сото болон кино группийнхэнтэй ирж уулзаад кино группээс гарлаа. Дахид зураг авалтанд орох боломжгүй болсон шүү гэж хэлдэг. Тэгтэл кино продюсер болон кино найруулагч хоёр уурлаад чи энэ болтол бидний хэр их мөнгө олон цаг хугацаа хүч хөдөлмөрөөр зарцуулсан болохыг мэдхүү. Одоо чамд ганцхан сцен үлдсэн. Чи ингэж болохгүй. Ганцхан сцен нэмчин гүрийгээ дуусгачих гэж гуйсан чинь Ли тоолгүй кино группийг нэг орхиж гараад Пак захирлыг хүмүүстэйгээ отож байгаад бүслээ автал Лигийн ихэнх хүмүүс нь Пак захирлын талд урвцсан байж таарад гурван туслахтай хамт гиндүүлж зодоод Пак захирал Лигийн гурван туслах дүүг нь ихэж хоронгуудаа Лид чи намайг тэр үед алах ёстой л байсан юм да. Одоо энэ хороо дээр чамайг их нэгжд үлдсэнгүй. Бас чиний босс чинь бүх насаараа шоронд хатна. Үгүй яах вэ чи хайртай л дээрэмчин юм чинь. Миний туслах болоод миний дор ажиллаж болно шүү гэж хэлэнгүүтээ өмнө нь амийг нь хэлтрүүлж байсан шиг Лигийн амийг нь хэлтрүүлээд хөөж явуулдаг.
Тэгсэн чинь Ли маргааш нь кино группийн дээр буцаж ирээд би зураг авалтаа дуусгахаар боллоо гэж хэлсэн чинь найруулагч урлаад "Жоо ямар тоглоомтой юм бэ? Нэг бол гарлаа гээл, нэг бол орлоо гээл. Ингээд чи юу нөөргөө яг хин гэж бодоод байгаа юм бэ?" гэж асуусан чинь Ли найруулагчийг юм хэлж гин гэж тоосон юмгүй. Сотог хоёулахнаа уулзъя гэж дуудаад барилгын дээвэр дээр давууж гарангуудаа "Хоёулаа яг одоо зодтолтъя" гэж хэлээд Сотог зохих гэсэн чинь Сото цохилтыг нь гаргаж болтонгуудаа "Би энд зодтолдохгүй. Харин камерны өмнө зодтолтно. Хоёулаа маргааш зураг авалтын үеэр алцъя" гэж хэлээд маргааш нь киноныхаа хамгийн сүүлийн сцены зураг авалтандаа орцгоодог. 근데 정말 진짜로 싸울 거야? 예. 그래, 씨. 오케이, 한번 가보자. 화이팅이다. 자, 오케이. 시나리오대로 될까요? 나도 모르지 뭐. 그럼 아는 건 뭔데요? 내 배우 끝까지 믿어야 된다는 거. 살살할게. 마음껏 해. 카메라. 사운드. 네. 액션. 고생했다. 진짜 고생했다. Ингээд нийтийн киноны зураг авалт амжилттай өндөрлөж хэдүүлгийг үзэж буй энэхүү киноны ч төгсгөлийн сцен гарч эхлэх ба Сото Литэй юм ярих гэсэн чинь Ли Сототой юм ярилгүй зүгтэн явж Сото араас нь дагсаар байгаа Лиг гүйцэж ирээд хаашаа явж байгаа болохыг нь асуудал Ли "Би одоо кино зураг авалттай" гэж хариулдаг. Тэгсэн чинь Сото "Чи камергүй яаж кино зураг авалтанд орох гэж байгаа" гэж асуусан чинь Ли "Чи миний камер. Одоо болох үйл явдлыг тасралтгүй бичиж аваарай" гэж хэлээд өөрийг нь дуудсан байрын нэг нөхрөөр Пак Захирлын байгаа газрыг заалгуулж аваад Пак Захирлыг шашны дэлгүүрээс бурхан худалдаж аваад гарч ирж байхад нь өөдөөс нь гүйж очоод бүхэлдэж ёслонгуудаа "Би таны дор ажиллахаар боллоо" гэж хэлээд гартаа барьж явсан бурхныг нь "Би бариад явъя" гэж хэлж авангуудаа араас нь толгоор нь цохиж унгаагаад худалдаж авсан бурхнаар нь толгоог нь бицартал нүдэж хороогоод цагдаа нарт баривчлагдаад цагдаагийн машинд сумагцаа. Цагдаагийн машины хойд цонхыг нь хагартал мөргөж толгоогоо цухуулгаад Сото руу хараад инээмсэглэж буй дүр зураглалаар энэхүү кино төгсдөг.